Цэвэрлэгээний зар. Энэ явдал ойролцоогоор 10 жилийн өмнө болсон юм. Тэр үед би нэг нэр хүнд муутай их сургууль сурдаг. Мөнгөний болцоогүй, үнэхээр хэцүү байдалд байсан юм. 7 хоногт 4 шөнө ажиллана. Олсон мөнгө маань дөнгөж хоол байр, тогны мөнгөнд л хүрнэ. Төр зургийн ажил олохгүй бол амьдрахад хэцүү байлаа. Зуны аагам халуун өдрүүдийг би сургуулийн номын сандалд авч байлаа. Тэнд агаар жуулагчтай болохоор халуунаас цугтахад сайхан. Тэнд зарын самар байдаг бөгөөд хаяа амархан хөлсний ажил олддог учраас би тогтмол шалгадаг байв. Тэр өдөр нэгэн зар нүдэнд туссан юм. Цэвэрлэгээний туслах хүн хайж байна. Хагас өдөр 5,000 йен Танака. 5,000 йен гэдэг нь миний хувьд их мөнгө. Тэр мөнгөөр нутаг руугаа очоод 2 хоноод ирчиж болохоор байлаа. Дотуур байрандаа очоод шууд л залхлаа. Утасны цаана байгаа хүн жаахан санд руугаа олоод 40 гаруй насны эрэгтэй бололтой сонсогдож байв. Маргааш 9 цагт ирж чадах уу гэж асуухад нь би шууд л зөвшөөрлөө. Танака гуайн байшингийн хувьд хувийн судасны хотхон дунд байлаа. Нам гүм ингийн хаалгаа нэгтээ тэр хүний нүд рүү харахгүй яриа багтай санагдсан. Ажил нь тийм ч хэцүү биш. Хог хаях, хүнд зүйл зөөх болон өрөө цэгцлэх. Гэхдээ намайг гайхшруулсан зүйл нь түүний хайж байсан эд зүйлс. Тэдгээр дунд нь миний хувьд үнэтэй санагдах юм их байлаа. Үүнийг анзаарсан Танака хэрэгтэй юм байвал аваарай гэж хэлсэн. Би одоо яг юу байсныг нь санахгүй байгаа ч ганц 2 тоглоом, хэдэн ном, насан туршидтын сэтгүүл гэх мэтийг өөртөө зориулж ялган тавьсан санагдаж байна. Цагч хурдан өнгөрч өрөө цэвэрхэн болж эхэллээ. Гэтэл тэр гэнэт өнөөдөр ингээд дуусгая да. Их ажиллалаа гэд цалингаа бүр 2 дахин нэмж өгсөн. Маргааш дахин ирэхийг хүсэхэд нь би баярлан зөвшөөрөөд өөрийнхөө шинэхэн зүйлсээ сагсандаа хийгээд дугуйгаа жин гэрийн зүг явлаа. Маргааш нь очиход хаалга онгорхой байв. Дотогш ормогц Танака өмнөхөөсөө огт нэмзгслэн угтлаа. Мөнгө чинь энд байгаа гэд гарт маань дугтуутай мөнгө атгуулад гараас минь барин өөр өрөөрөө дагуулan явлаа. Тэнд хувцсны өрөө байлаа. Хувцсны өрөөнд маш хүнд чимдаан байв. Танака үүнийг хамт зөөн. Би өрөөнд дотроос түлхэнэ. Чи дохоо өгмөгц хамаг хүчээрээ татаарай гэж хэлв. Тэр шүүгээ рүү орж хэсэг чимээгүй болов. Тат гэж хашрахт нь би хамаг хүчээрээ татлаа. Чимдаа маш хүнд байв. Гэтэл гинэт хачин дуу гарч чимдааны жин огцом хөнгөрөв. Танакагой гэж дуудсан ч хариу алга. Хувцснуудыг холдуулаад харахад тэр хүн шүүгээний төмөр үлгүрээс дүүжлэгдсэн байлаа. Чемодан дээр сууж байсан нь намайг татах үед доош унсан бололтой. Би сандарч туслахыг оролцсон ч нэгэнт оройтсон байв. Эцэст нь цагдаа дүргэн ирсэн. Танакагой эмнэлэгт хүрэгдсэн ч маргааш нь үүрээр нас барсан юм. Хамгийн аимшигтай нь дараа нь түүний өгсөн цалингийн дугтуун дотор түүний бичсэн захиа байлаа. Тэр захианд нь би ажлаасаа халагдсан. Эхнэр маань өөр хүнтэй болсон. Өрөнд орсон. Мөн өөрийн шашны итгэл үнэмшлээс болж өөрөө амиа хорлож болохгүй байсан учраас ийм зүйл хийсэнд уучлаарай гэж бичсэн байв. Тиймээс тэр надаар дамжуулан үхэхийг хүссэн байжээ. Харин тэр захианы тусламжтай цагдаагаас сэжигтэн болох шахсан би нэрээ цэвэрлэж авсан юм. Өнөөдөр ч би өөрөөсөө асуудаг. Би алуурчин мөн үү? Шөнийн ээлж. Энэ явдал 2 жилийн өмнө намайг сургуулаа төгсөөд удаагүй ажлын талбарт дөнгөж дасаж эхэлж байх үед болсон юм. Манай компани шөнө болон өглөө гэсэн 2 ээлжтэй байсан тул би мах бод сэтгэл санаач их ядардаг байлаа. Тэр орой би 11 цаг өнгөрөөд шөнийн ээлжээ тараад харанхуй зогсоолоор машин руугаа алхлаа. Машиндаа суунгуудаа утсаа шалгаж байгаад нэг зүйл бодогдов.
би ажлынхаа хаалгыг төгссөн билүү гэж. Шөнийн ээлжинд би хамгийн сүүлд гарсан хүн байсан тул үүнийг шалгах нь миний үүрэг. Буцаж ороод хаалгаа шалгахад азар төгссөн байлаа. Ердөө 30-40 секундын дараа машиндаа эргэж ирэв. Машинаа асаах мөчөд гүйтэн чихтэй гар амийг минь дарлаа. Араас нэг ирийн амьсгалах чихэнд минь мэдрэгдэж намуухан боловч маш тод хоолой сонсогдов. Амаа татаад чимээг өхөн байвал өөхөхгүй байх шүү. Айдас намайг бүрхэж дуурч чадсангүй. Арын толинд харахад тэр хүн манай компанид ажилладаг өөр хилцийн залуу байв. Танил царай байсан нь айцыг минь бүрч их нэмэгдүүлэх нь тэр. Би өмнө нь түүнтэй огт юм ярьж байгаагүй. Тэр маш дуугүй залуу байсан юм. Би тэсэлгүй. Яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухад би анхнаасаа л чамайг сонирхдог байсан юм гэж хариулах нь тэр. Дараа нь тэр миний эмэгтэй байна гэж хэлэхгүй бол чамайг яг одоо энэ таална гэж шивнэв. Айдас давтсан би толгоогоо төхөөсөө өрзүүл хийж чадсангүй. Тэр суудлыг хэвдүүлж намайг арын суудал руу татаж эхлэв. Миний хувцсыг тайлах гэж ноцолдох үед нь эсэргүүцэж орилж тэмцэлдэх тэр үед надад хайртай биз дээ. Яагаад ингэж байгаа юм бэ гэж амандаа давтаад л байлаа. Тэр үед санамсаргүйгээр машины хаалга нээгдэж тэр анхаарлаа сорниулах мөчөд би мултран гарч чадсан юм. Би буцаж офис руугаа гүйж хаалгаа төгжээд хамт ажилладаг залуу руугаа уцтав. Удалгүй тэр ирж бид хамтдаа зогсоолыг шалгацсан ч тэр хүн аль хэдийн алга болсон байлаа. Удалгүй би цагдаад мэдүүлэг өгсөн. Дараа нь сонсоход тэр залуу баривчлагдсан байв. Компани арга хэмжээ авч эмэгтэй ажилтнуудыг шөнийн ээлжинд ганцаарангийн үлдээхээ болсон юм. Цагдаа надад нэг л үг хэлсэн нь сэтгэлд минь үлдсэн. Хаалга онгоосон хэдхэн секунд л таны амийг аварсан байж магадгүй гэж тэр хэлсэн юм. Уулнаас олдсон тоглоомууд. Миний төрсөн нутаг уулсаар хүрээлэгдсэн газар. Багадаа бид найзуудтайгаа ой модоор тэнэж, нуувч барьж, адал явдал хайдаг байлаа. Нэг өдөр бид жирийн замаар явах нь уйтгартай санагдаж хүн бараг явдаггүй гүн рүү орохоор шийдсэн юм. Тэр нь алдаа болохыг бид тухайн үед мэдээгүй л дээ. Би төөрөхгүй тулд богино уяанууд модонд уйж буцах замаа тэмдэглэсээр явлаа. 10 хэдэн минут алхасны дараа жижиг цэлгэр газар гарч ирэв. Тэнд бид амарч усуухаар суулаа. Нэг найзынхаа авчирсан чихэрнээс идэцгэн нэг сонин зүйлийг анзаарахгүй өнгөрөх шахав. Тэгтэл нэг найз маань энэ юу вэ гэж хашгирлаа. Уйдсан 4-р ангийн хүүхдүүд шүү дээ. Бүгд цуглан зогсоод харцгаавал газар дээр хүүхдийн тоглоом байв. Жижиг машин, хүүхэлдээ биднээс дүү насныхан зориулагдсан нь илт. Удалгүй илүү их тоглоом олдож би арзааж эхэлсэн юм. Дараа нь бас нэг найз маань биднийг дуудаж олсон зүйлээ харуулхад нь бүрч хачин болов. Шавраар хийсэн мэд жижиг тахилга, маягийн зүйл, дотор нь нэгэн зураг байв. Зургийг арчиж үзэхэд бяцхан охины дурсгалын зураг байлаа. Оршуулгын зураг шиг. Ой гинэт л өөр мэдрэмж төрүүлж эхэлсэн. Тайван байдал алга болж бид энд байх ёсгүй гэдгээ ойлгосон. Хэн нэгэн биднийг ажиглаж байгаа мэт санагдсан юм. Нэг ч үг дууралгүй бид уйсан уяагаа даган буцаж ойгоос гарсан юм. Түүнээс хойш би хизээж ойн замаас гарч тоглоогүй. Магадгүй бяцхан охиноо алдсан нэгэн гэр бүл оршуулгын зардалгүйгээсээ болж өөрсдөө зан үйлхийн оршуулсан байж болох юм. Хэрвээ тийм бол амар гэхээс илүү гонигтай байлаа. Одоо ч би боддог. Тэр тоглоомод юу байсан юм бол? Дурсгалуу эсвэл хэн нэгний аимшигтай нууц уу? Шүн онгойсон хаалга. Энэ явдал хэдэн жилийн өмнө болсон юм.
Нөхөр маань холын замд байнга явдаг жолооч байсан тул заримдаа сар гэртээ ирдэггүй. Тэр үед би анхны хүүхдээ дөнгөж төрүүлээд нойр дутуу ядарчихсан байлаа. Бид нэмгэн хантай жижигхэн байранд амьдардаг байсан юм. Өршүүд маань дуу чимээнд их эмзэг, хүүхэд уйлахад уурладаг. Тиймээс охин маань шүн чанга уйлахад би түүнийг байшингийн хойд цаад руу гаргаж тэврэн тайвшруулдаг байв. Тэр шүнж ялгаагүй шүн дунд өнгөрч байхад охиноо тэвэрсээр гадаа нилээн удав. Эцэст нь унтах шинжтэй болоход нь дотогш оруулж орон дээр нь хэвтүүлээд харанхуй зочны өрөөнд би ганцаараа суулаа. Гэнэт төмөртөөгөө шүргэлцэх мэт дуу сонсогдов. Эхэндээ гадаал дуурсан байх гэж бодсон. Гэвч чимээ зогсохгүй. Улам ойрцоор байлаа. Би маань хөшөж сууж байсан газраасаа хаалга руу ширдэв. Тэгтэл хаалганы бариул аажмаар эргэж эхэллээ. Хэн нэгэн түгжээг оролдож байв. Айсандаа би минь хөшөж дууж гарсангүй. Аз болоход би тэр шөнө хаалганы гинжийг зүүсэн байсан юм. Түгжээ онгойж хаалга баг зэрэг нээгдэхэд гинж тэглэн гацаав. Би амьсгаагаа түгжиж суув. Гэтэл хаалга дахин аажмаар хаагдсан. Явчихлаа гэж бодоод арай хийж амьсгаа автал хаалга дахин нээгдэв. Энэ удаа хаалганы завсраар төмөр тасдагч цухав. Гинжийг таслах гэж байлаа. Тэр мөчөд би бүх айдсаа мартан чадлаараа хашгирлаа. Хажууд байсан стакантаа сүүгээ бүх хүчээрээ хаалга руу шитгэд шил хагарч төмөр тасдагч газар уунав. Дараа нь хэн нэгэн хүн гүн холдох чимээ сонсогдсон. Цагдаагийнхан ирэхэд төмөр тасдагчийг нотлох баримт болгон авч гэмт этгээдийг удалгүй баривчилсан. Хэрэгтэн өмнө нь айлд нэвтрэх, хулгайн хэрэгт тэрч бүхэл аллахын хэрэгээр ял авч байсан хүн байсан. Хэрвээ тэр гинж байгаагүй бол би өнөөдөр энэ түүхийг ярихгүй байсан ч байж магадгүй. Чандарлах өрөөндөх чимээ. Би хэдэн жилийн өмнөөс оршуулгын газарт ажилладаг болсон юм. Манаах чандарлах зуухтай. Өдөр бүр нас барагсдыг хүндэтгэлтэйгээр үддэг газар. Ийм орчинд ажиллахаар хүний сэтгэл аяанда хатууждаг гэж боддог байлаа. Гэхдээ нэг өглөө болсон явдал миний амьдралыг бүрэн өөрчилсөн юм. Тэр өглөө хар өнгийн жип ирж зогсов. Дунд иргэм насны биелэгжүү харагдах эр бууж ирээд энэ цогцыг яаралтай чандрална гэж хэлсэн. Ийм хүсэлт ердийнхөөс огт өөр. Уул нь баримт бичиг урдчилсан мэдэгдэл шаардлагатай байдаг юм л да. Би даргад мэдэгдэхэд тэр хүн өмнө нь ярьсан яг одоо хийх ёстой гэсэн заавар өгөв. Цогцос гадаад гэмтэлгүй, цэвэрхэн байлаа. Гэхдээ нэг л сонин, нүүр нь ягавтар харагдсан. Би эргэлзэн ч ажиллаа хийсээр зуухыг асаалаа. Удалгүй дотроос нь цохих мэт чимээ сонсогдов. Би чихэндээ ч итгэсэнгүй. Хэсэг зур бүх юм чимээгүй болсон ч айдас биеийг минь бүрхжээ. Би эндүрсэн байх гэж өөрийгөө тайвшруулахыг оролдсон ч чимээ дахин сонсогдох мэт санагдав. Тэр хооронд баян ир аль хэдийн явсан байлаа. Тэсэлгүй дарагтайгаа хамт шалгахаар онгойлгоход түлэгдсэн махны өмхийн үнэр хамар цоргиж байлаа. Харин цогцос нүрээрээ доош харсан байх нь тэр. Би анх хэвтүүлэхдээ дээш нь харуулж хэвтүүлсэн гэдэгтээ 100% итгэлтэй байсан юм. Тэр мөчөөс хойш би өөрийгөө уучлж чадсангүй. Дарга маань надад 10 сая йен өгөөд үүнийг хэнд ч ярих хэрэггүй, угаасаа хэн ч итгэхгүй гэж хэлсэн. Би тэр ажлаас шууд гарсан. Хэдий гутамшигтай санагдаж байсан ч өгсөн мөнгийг нь шинэ ажилд ортлоо ашигласан. Одоо ч шүн унтахад хэцүү. Заримдаа би тэр хүний оронд өөрийгөө байгаагаар зүудэлдэг. Халуун ойртож хаа сайгүй харанхуй. Сайраг хайсан хүн. Өнгөрсөн жил би төрлөх хотдоо очоод нэг хачин зүйлтэй таарав. Хөрш маань шүн дунд хаалганы хонхон олон дахин дуурсан тухай надтай тааралдахдаа хэлсэн юм. Хаалганы цаана нэг ир би сайраа дамлсан юм а намайг оруулаач
гэж давцаар байжээ. Тэдний Цера гэдэг хүн огт байхгүй. Манай орон сууц саяхан баригдсан шинэ орон сууц учир өмнөх оршин суугчийг хайж байх боломжгүй. Цагдаа дууцсан ч өнөөхөр цагдаа нарыг ирэхээс өмнө алга болсон. Маргааш шөнө нь манай хаалганы хонх дугурлаа. Би хөшгөндөө баг зэрэг завсар гаргаж харахад малгай урт болтой царай нь харагдахгүй нэгэн ир зогсож байв. Бид хоёр цагдаа дууттал тэр хүн яран алах болов. Хачирхалтай цагдаа ирэхэд манай гадна давхар хаалга дотроосоо л онгоодог атал тэр хүн яаж онгойлгосныг хинч ойлгосонгүй. Дараагийн өдрүүдэд тэр хүн хуршүүдийн хаалгыг тогтсоор л байв. Бүгд ижил зүйлийг хэлсэн. Би Церад амласан юм аа. Хинч түүний царайг тодорхой харж чадсангүй. 7 хоногийн дараа нэг аль шуудангийн харцагнаас дараах захиаг олжээ. Цера энд байсангүй. Гэхдээ би түүнийг олсон. Түүнээс хойш хонх дуурхаа болсон. Тэнийг түүх мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ шүн бүр эвгүй хувцалсан. Царай нь үл харагдах ир хаалгыг чинь цогоод огт байхгүй хүнийг асуугаад байвал танд эвгүй санагдахгүй гэж үү? Эвгүй найз залуу. Энэ явдал намайг 25 настай байхад болсон. Би нэг залуутай бараг жил гаруй үерхэж байсан бөгөөд харилцаа маань боломжийн доктортой санагддаг байв. Нэг өдөр тэр намайг эцэг ихтэйгээ танилцуулах санал тавьсан юм. Түүний эцэг их хөдөө амьдардаг тул тийшээ очиход 3 цаг орчим явв. Гэхдээ гэрт нь ормогц нэг л зүйл буруу байгааг би мэдэрсэн. Найз залуу маань надтай огт өөр өнгөөр харилцаж эхэлсэн. Урд нь илдэг байсан хүн гинэд тушаасан бүдүүлэг өнгөөр ярьж бүр хөөш гэж дуудсан юм. Түүний аавч мөн адил гэр доторх уур амьсгал хүйтэн дарамттай. Ээж нь чимээгүй харц бууруулна. Оройн хоолны үеэр аав нь гинэт та хоёр гэрлэн гэвлийн дамдин шүү гэж асуултч биш тушаал мэт хэлв. Урд нь найз залуу маань гэрэлтийн тухай надад огт цохиулгаж байгаагүй тул би ихэд тулгамдан хүлээж авлаа. Найз залуу маань юу ч дуурсангүй. Би сандарч би одоохондоо тийм шийдвэр гаргаагүй байгаа гэж хэлэхэд аав нь ууртаагаар манад орж ирсэн хүн миний үгийг сонсох ёстой гэж загнав. Намайг өмгөөлж хамгаалах болов уу гэд найз залуу руугаа харцаа чиглүүлсэн боловч над руу харсан ч үгүй. Удалгүй миний дотор муухаарч байсан учраас явахыг хүсгэд найз залуу маань гараас минь чанга атгаад намайг өөрийнхөө өрөөнд оруулж хаалгыг нь түгжив. Утас минь доод давхар дүлцсэн байлаа. Хэсэг хугацааны дараа түүний ээж гартаа нэгэн цаас барьж сар орж ирэв. Энэ дээр гарын үсгээ зур тэгвэл явуулна гэв. Тэр нь гэрлэлтийн бичиг байлаа. Намайг татгалзахад тэр эмэгтэй дуугүй гарч хаалгыг дахин түгжив. Би шүн болохыг хүлээгээд цонхоор гарч дээвэр дээгүүр бууж бүхэл шүнжин алхасаар галт тэрэгний буудалд хүрсэн юм. Түүнээс хойш тэр залуу намайг зөндөө хайж сүрдүүлсэн мессеж явуулсан. Гэхдээ би хуучин хотоо орхиж сэтгэл зүйчийн тусламж авч амьдралаа шинээр эхлүүлсэн. Заримдаа би боддог. Хэрвээ тэр шөнө цонх байгаагүй бол яах байсан бол. Тэшнээс унсан хүн. Энэ явдал Киотогийн хойд зүгт шөнө дунд өнгөрч байхад болсон. Би хэдэн найзуудтайгаа машинтайгаа явж байсан юм. Бид зүгээр л шөнөөр давхиж ярилцсангаа хөгжим сонсдог зуршилтай байлаа. Улаан гэрлэн дээр зогсож байхдаа урд явж байсан машины арын дэш баг зэрэг онгорхой байгааг анзаарав. Гэтэл гэнэт нэгэн нэр тэшнээс өнхрөн зам дээр унав. Түүний гар хүлээстэй, амийг нь боосон байлаа. Тэр босоод сандарсан харцаар манай машин руу алхаж эхэлсэн. Тэр хүний нүдэнд цэвэр айдас хурсан байв. Гэтэл урд машины хаалга нээгдэж хоёр ир гарч ирэв.
Тэд түүнийг барьж аваад эргэлзээгүй буцаан тийш рүү чирв. Нэг нь гартаа барьсан зүйлээр түүнийг цохих шиг болов. Бид хөшсөн мэд хөдөлгөөнгүй сууж байтал тэд тийшээ хаагаад бидний зүг харан машиндаа сум хурдлан давхин одов. Гэрэл ногоон болсон ч бид хөдөлсөнгүй. Удалгүй хойд машин дуут дохоо өгч бид сэхээ орон цагдаад мэдэгдэв. Бид тэр явдлын дараа хэсэг хугацаанд цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Гэхдээ тэр залуус хизээч баригдаагүй. Заримдаа шөнө би тэр хүний харцыг санаж боддог. Тэр биднээс тусламж хүссэн байсан. Харин бид зүгээр л харсан. Алга болсон хамаатан. Энэ явдал намайг 14 настай байхад болсон. Одоо бодоход тэр өдөр миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Манай нэг хамаатныг энд А гэж нэрлэе. Тэр эмэгтэй нөхрөө нас барсны дараа огцом өөрчлөгдсөн. Урд нь нээлттэй, яриа хөрөөтэй байсан хүн чимээгүй хүйтэн хөндий болсон байлаа. Нэг орой сургуулийн бэлтгэл тарж байх үед би спорт заалны үүдэнд Ааг зогсож байгааг харсан. Удаан уулзаагүй ч таньсан. Би багштаа энэ хүн манай хамаатан гэж хэлгээд багш түүнтэй түр яриад ирэв. Аав чинь осолд орсон бай. Хамаатныг чинь эгч чамайг эмнэлэгт хүргэнэ гэж хэлв. Би сандарч Аагийн машинд суусан. Хөдөлж эхлэхэд би асуулт асуусаар байсан ч түүний хариулт хитрхи хүйтэн товч байв. Зам улам хотын зах руу, дараа нь уулын зүг ирэхэд надад сэжиг төрж эхэллээ. Манай хотын эмнэлгүүд бүгд эсрэг чиглэлд байдаг шүү дээ. Аз таарч нэг гэр ахуйн дэлгүүр харагдах мөчөд би багш руу уцдах хэрэгтэй гэж шалтгаалаад машинаас буун дэлгүүр лүү гүйж орлоо. Цонхоор харахад машинаасаа буугаад нааш алхаж байв. Айсандаа би дэлгүүрийн арын хаалгаар харж гудамжинд явж байсан таксиг зогсооход гэрлүүгээ харсан юм. Гэртээ ороход аав маань азар зүв зүгээр сууж байх нь тэр. Дараа нь би мэдсэн л дээ. Өмнө нь сэтгэл санааны хүнд байдалд орж сэтгцийн эмнэлэг төвтөж байсан бөгөөд сүүлийн үед алга болсон байжээ. Цагдаа түүний гэрийг шалгахад цүнх үнэт зүйлсээ бүгдийг нь үлдээсэн байсан. Түүнээс хойш Ааг хинч ахиж хараагүй. Заримдаа би боддог. Тэр өдөр тэнд дэлгүүр байгаагүй бол би хаашаа явж очих байсан бол. Хаалганы цаана хэн байсан бэ? Энэ явдал хэдэн жилийн өмнө болсон. Нэг өдөр ажлын газрын маань барилгын менежер над руу залгаж танай ээж гээд нэг эмэгтэй гэрийн түлхүүр асууж байна гэв. Гэхдээ миний ээж өөр хотоос онгоцоор л ирдэг. Бас урьдчилж заавал хэлдэг хүн. Надад сэжигтэй санагдаж менежерт түр хүлээгээрэй гэж хэлээд аав ээж рүүгээ залгатал тэдний хинэн ч манай хотод ирээгүй нь тодорхой болов. Менежерийг дахин залгахад тэр эмэгтэй хэдийн явчихсан байжээ. Оройн гэртээ харахад хаалхан дээр гүн зураас цоорхой үүссэн байв. Айцаа дэлгэлгүй би хэд хоног найзындаа хонсон ч гэртээ буцаж ирэхээс өөр аргагүй шүү дээ. Нэг шөнө хаалгыг хүчтэй балбах чимээ намайг сэрээлээ. Хэн нэгэн гаднаас хаалга эвдэх гэж оролдож байв. Би шууд цагдаа дуудсан. Хэдхэн минутын дараа тэд ирж нэг эрийг баривчилсан. Тэр хүнд төрөл бүрийн хаалга эвдэх багаж байжээ. Яагаад ингэснийг нь асуухад тэр эхлээд худал шалтак хэлж байснаа эцэст нь нэг эмэгтэй надаар энэ байрыг онгойлгуулахыг хүссэн гэжээ. Миний толгойд тэр даруй өөрийгөө миний ээж гэж танилцуулсан эмэгтэй орж ирсэн юм. Цагдаа тэр эмэгтэйг олж чадаагүй л дээ. Би ч удалгүй амьдардаг хотоосоо нүүсэн. Одоо ч ганцаараа амьдардаг тул хаалгаа олон дахин шалгадаг. Заримдаа шөнө би боддог. Тэр эмэгтэй хэн байсан юм бол? Хэрвээ тэр түлхүүрийг минь авсан бол? Уур шөнө бүр яагаад архирдаг байсан бэ? Ойролцоогоор 2 жилийн өмнө би байр хайж байхдаа нэгэн хямд хэдиж байршил сайтай орон сууц олсон юм.
Жаахан хуучирсан гэдэг ч юм уу. Ямар нэг сул талтай байж магадгүй ч үний хувьд надад яг тохирч байлаа. Би шууд л түрээсийн гэрээ хийсэн. Нэг зүйлийг би тэднээс нуусан юм. Би мууртайгаа нүүж орох гэж байгаагаа хэлээгүй. Нүүж орсон эхний шөннөөс эхлээд муур маань сонин ашиглаж эхэлсэн. Хаалганы дэргэд сууж, нурууны үс нь боссон байдалтай. Аажуухан архирна. Анхандаа шинэ орчинд дасахгүй байна даа гэж бодсон. Гэвч шөнө бүр давтагдав. Нэг орой би муурныхаа юунаас айгаад байгааг харахаар хаалганы зүг болгоомжтой төгтөл хаалганы доорх завсраар хүний гутлын сүүдэр харагдав. Хэн нэгэн дуугийнхэн зогсоод чимээ чагнаж байсан юм. Би айсандаа хаалга онгоолгож зүрхлээгүй. Муураа тэврээд унтлахны өрөөндөө нуугдаж өглөө болтол бараг нойргүй хонсон. Дараагийн өдрүүд хуршүүдтэйгээ танилцах тусам бүр ч эвгүй зүйлс ил болов. Тэд надтай уулзах бүртээ муур байлгах хориотойг мэднэ биз. Эзэн нь муурыг үнэхээр үзэн яддаг юм гэж байнга хэлнэ. Би гайхаж та нар намайг мууртай гэдгийг яаж мэдсэн юм бэ гэж асуухад нэг хурш инээмсэглэв. Бид ээлжлэн хардаг юм гэж хариуллаа. Тэдний ярианаас болов байрны эзэн бусад оршин суугчдад намайг тагнахыг тушаажээ. Зарим нь бүр шуудан шургуулах завсрыг гэрийн минь дотор талыг ажиглаж, зарим нь бүр шуудан шургуулах завсраар гэрээг минь дотор талыг ажиглаж, миний муурыг олж харсан гэж багталтай ярьж байв. Тэр орой би шууд л үл хөдлөхийн зууч руу залгаж байраа суллахаар шийдсэн. Аз болоход тэд нөхцөл байдлыг ойлгож торгуулгүй гаргасан. Одоо би арай үнэтэй ч гэсэн аюулгүй байранд амьдардаг. Муур маань ч гэсэн шүн тайван унтдаг болсон. Тэр үед би ойлгосон. Амьтад заримдаа биднээс өмнө аюулыг мэдэрдэг. Инээдэг сталкер. Найзын маань игч нэг хэсэг сталкер дуулж байсан. Тэр хүн хаа явсан газарт нь холоосч болов үргэлж гарч ирдэг гэн. Нэг удаа бид хамт хоол идэхээр суухад найзын игчийн царай гинэт цайж гар нь салгалж эхлэв. Түүний ард нэг хижээл насны ир бие арзаам инээмсэглэн ширтэн сууж байв. Найз маань тэсэлгүй босоод дахиж манай игчийг дагвал цагдаад өгнө шүү гэж чангаар хэлэхэд тэр өвгөн зүгээр л инээгээд тайван алхасаар гарч явсан. Түүнээс хойш игчийг нь дагахаа болсон мэт санагдсан. Бид тайвширсан боловч дагалд найз руу минь шилжив. Өнөөхөр хаа сайгүй гарч ирдэг болов. Гудамжинд, метроны буудал дээр, их сургуулийн ойролцоо, үргэлж холоос инээмсэглсэн хэвээр. Найз маань цагдаад хандсан ч тэр зүгээр л инээмсэглэж байгаа хүн бай. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэсэн хариу авсан юм. Найз маань ажмаар хичээлдээ явхаа болж хүмүүстэй харилцахаа болсон. Зарим хүмүүс бүр түүнд итгээгүй. Хэтрүүлж байна гэж бодсон. Сүүлд би игчтэй нь холбогдоход дүү маань хэсэг хугацаанд нуугдаж байгаа гэж хэлсэн. Би одоо ч хаяа боддог юм. Тэр ир яагаад дандаа инээдэг байсан юм бол? Тэр хэнийг хүлээж байсан юм бол?